Сонсогчдоо өнөөдрийн мэндийг хүргэе. Тэнгэр эрхсийн хөдөлгөөн гар эрхсийн байрлал ямар үед таатай хэдий болгоомжлол захиралтай вэ гэдгийг хэлж өгж хүмүүсийг ажил турал аливаа бүх зам мөрөө төлөвлөхөд тус болголоо гэсэн үднээс энэ подкастыг хийгээд байгаа гэдгийг ойлгож байгаа бах. Тэгэхээр энэс өмнө бол бид нар номын ордонд болж байгаа бодгоны хөрөх хөдөлгөөний талаарх мэдээллийг оруулсан. Одоо ингээд 12 орд тусвартай оруулж байна. Өнөөдөр Арслан. За. Арслангуудын тухайтад бол бодгоргийн ухлах хөдөлгөөн 12 сарын 26-наас 11 сарын 26-наас 12 сарын 15-ыг хүртэл үргэлжилж байгаа энэ бодгоргийн ухлах хөдөлгөөн та бүхний 5 дугаар гэрт болж байгаа юм байна. За 5 дугаар гэрт болж байгаа энэ ухрах хөдөлгөөн танд ямар нөлөөтэй вэ гэж. Тэгвэл энэ бол 5 дугаар үеэр ихэвчлэн хайр дурлал, хобби, уран бүтээл. За заримд бол одоо өр хүүхэдтэй болох гих мэт иймэрхүү асуудлуудыг хөндөх юм байна. За тэгээд тэгэд ухрах хөдөлгөөн болж байгаа юм болохоор ухрах буюу ретро хөдөлгөөн болж байгаа учраас энд бол одоо хуучин хамтрагч өдрийн ирэх хүүхдүүдээ одоо бага насны хүүхдтэй бол тэр хүүхдүүдийнхээ одоо урлагийн авьяас ямар нэгэн одоо хоббиг нь хөгжүүлэхийн төлөө дуух дугаалны секцэдийг болгох. Хэрвээ одоо насан турш хүүхдтэй байх юм бол одоо тэр хүүхдүүд нь эргэж ивэх. За аль эсвэл зарим нэгэнд нь бол өнгөрсөн дурлалын харилцаа, өнгөрсөн одоо хуучин ихнэр нөхөртэйгээр гэж холбогдох энэ гэсэн асуудал хөндөгдөх юм байна. За 12 сарын 1-ээс бол шинэ сар гарсан, шиний нэгэн байсан. Энэ бол таны бас л 5 дугаар гэрт болсон. Одоо бодгоргийн ухрах хөдөлгөөн мөн 5 дугаар гэрт болсон. За энэ үед бол юу хийх ёстой байсан бэ гэвэл хуучин хийж байгаа орхисон, үргэлжлүүлж чадаагүй, дуусгаагүй ажлуудаа дуусгахад таатай. За мэдээж хобби болон таны одоо дуртай хийдэг ажил. Тийм ажил байгаа бол тэрийгээ дахиж эхлэх, хоббигоо үргэлжлүүлэх. Ямар нэгэн одоо уран бүтээл хийж исэн бол тэр бүх хийгээд одоо хараахан гүцэг байгаа зүйлээ дахиж гүйцэлдүүлэх юм боломжтой гэж юм. За 12 сарын 6-наас бол Марс гараг. Марс буюу ангараг гэж хэлдэг манай монголчууд, тийм ээ. За энэ ангараг гараг таны бас дахиад 5 дугаар гэрт бас л ухрах хөдөлгөөн, ретро хөдөлгөөнд орсон юм байна. За тэгэхээр энэ Марс гараг буюу ангараг гэдэг бол нэлийн эрч хүч, энерги, бас тэмцэл хөдөлгөөнийг илэрхийлдэг. Тийм учраас одоо бас тэмцэл сэргэлтөөс жоохон болгоомжлох. За тэгээд хэрвээ бүтээлч ямар нэгэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол тэрэнд бас анхаарахаа боломжтой гэж. За тэгэхээр энэ Марс буюу ангараг гарагийн хөдөлгөөн бол таны одоо Арслангийн ордонд 25 оны 2 сарын 24-ний хүртэл үргэлжилнэ гэж. За тэгэхээр Марс гараг таны 9 дугаар гэрт байдаг юм байна. 9 дугаар гэрт. За ингээд 9 дугаар гэр гэхээр бол бас аялал, алс холын аян, алс холын одоо орны түнш, алсын харилцаа, холын түнш энэ гэсэн асуудлыг хариуцдаг л да. За энэ асуудал дээр бас анхаараа явуучих юм байна гэж. За 19 сарын 7-нд Нептун гараг таны 8 дугаар гэрт ухрах хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлсэн гэж. За 8 дугаар гэр гэдэг бол санхүү мөнгө, тэгтээ тэрэн дандаа хамтын мөнгө, хамтын одоо санхүү, аль эсвэл одоо төрийн ерөнхийдөө л одоо тэтгэлэг энэ гэсэн иймэрхүү үйл ажиллагааг бас хариуцдаг. За дээрэс нь бас өөр нэг сэтгэл зүйн асуудлыг бас хөнддөг. Дотнд харьцаа зарим нэгэн одоо хүн дээр жоохон одоо бүрхэх тодорхойг байгаа бол энэ үед бас тодруулах, харилцааг тодорхой болгоход анхаарах цаг үе гинэ. За 8-нд бол Венера буюу цалмун гараг. За манайх ангараг гараг гэдэгтэй өшөө санчир гарагч гэж хэлдэг. За энэ бол таны 7 дугаар гэрт.
За энэ 7 дугаар гэртэнд бас Плутон гараг хамт орж ирж байгаа юм байна. За энээс үүсдээд Плутон бол их мөнгөийг хариуцдаг, их мөнгө гэдгийг илэрхийлдэг юм байна л да. За тэгэхээр сугар гараг болохоор багахан хэмжээний мөнгө аль эсвэл хайр дурлал, хобби, бүтээлч үйл ажиллагаа хийдэг гэж хэлсэн дээ. За тэгэхээр энэ хоёр гараг нэгдснийхээ хүчээр бол танд сонирхолтой хүмүүстэй танилцах. Түншийн одоо харилцааг шин төвшөнд гаргах юм боломж олдно гинэ. За 15. 12 сарын 15-нд бол Буд гараг маань одоо ухрах хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлж байгаа. За урагшилж эхлэхийнхаа үед бол бас энэ нэг анхаарах асуудал нь урагшаанаа ухрах хөдөлгөөн эхлэхийн урд 7 хоног, ухрах хөдөлгөөн төгссөний 7 хоног сөөдөргүй гэж байдаг. За энэ үед бол бас яаран бас их томхон хэмжээний хөдөлтөн авалт ашиг томхон гэрээ хилцээд гар үсгэж зурхаас жоохон бас хүлээж нэрэл гэж хэлдэг. За тэгэхээр энэ Буд гараг бол таны энэ ордод 25 оны 1 сарын 9-ний хүртэл 5 дугаар гэрт чинь байх юм байна. За тэгэхээр 5 дугаар гэрийн асуудлыг бол түүнд ямар асуудлыг харьцдаг вэ гэдгийг хэлчихсэн учраас за ингээд цааш явъя. За мөн 15-нд шин сар гарна. Бишээ. Тэргэл сар гарнаа. Тэргэл сар таны 11-р гэрт байна. За 11-р гэр юу гэдэг вэ гэхээр найз нөхөд одоо групп хүмүүс, санаа бодол нэгтэй бүлэг хүмүүс, одоо жишээлбэл спортын багч гэдэг юм уу. Одоо тэгээд эрүүлжүүлэх одоо тийм группт одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бол тэнд одоо тодорхой үйл явдалд оролцох ч гэдэг юм. Эсвэл өөрөө тэр үйл явдлыг хөтэлдэг бол одоо тодорхой нэгэн одоо activity гэж хэлдэг шүү дээ, event гэж хэлээд үйл ажиллагааг эхлэх бас дуусгахад сайн. За 12 сарын 22-нд нар. За нар бол энэ жилийн бол энэ хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө. Энийг монголчууд нар буцах гэдэг. 6 сарын 22-ноос хойш нар буцсан бол одоо эргээд наашаана одоо дэлхий рүү ортж гинэ гэсэн үе байж таарах нь шүү дээ. Тэгэхээр энэ 12 сарын 22-нд нар таны 6 дугаар гэрт байна. За 6 дугаар гэдэг бол ажил алба, карьер, дээрэс нь өдөр тутмын таны хийдэг ажил алба, дээрэс нь эрүүл мэндийг хариуцдаг. За энэ асуудлыг энэ үед идэвхж гинэ л гэсэн үг. За дээрэс нь 12 сарын 30-нд шин сар гарна. За энэ таны дахиад 6 дугаар гэрт. Тэгэхээр 6 дугаар гэр ажил алба, эрүүл мэндийн асуудлыг бол 22-ноос 6-ны хооронд идэвхтэй байх ёстой цаг үе ирж байна. За санчир гараг гэж байдаг. Санчир гараг таны 8 дугаар гэрт байна. Түрүүн таны 8 дугаар гэрт ямар гараг нэвтрүүн гараг байдаг байна гэж хэлжсэн бол санчир гараг бол хариуцлагыг илэрхийлдэг. Хэлсэн ирсэн даа байх, цагийн биеийг цагтаа хийх, хариуцлагатай байх тэр асуудлыг хөндөж тэр зүйлд үргэлж анхаарал хандуулж яадаг ийм гараг учраас санчир гарагийн нөлөөгөөр зарим нэгэн үйл явдал нэлээд хариуцлага шаардах үйл явдал анхаарах хэрэгтэй байх шүү гэж ингэж сануулж байна. За мөн энэ үед нарны аймагуудаас хамгийн том гараг гэж үздэг Сатурн бас дараагийн том гараг бол Юпитер буюу Бархасбад гараг гэдэг. За Бархасбад гараг таны 11-р гэрт байна. 11-р гэр гэдгийг түрүүн бас би тайлбарсан. Танил, найз нөхөд, санаа зорилго нэгтэй хүмүүс тийм үү? За энэ хүмүүстэй холбоотой үйл явдал 11-р гэр буюу таны тэргэл саран гарч байгаа 15-аас хойш идэвхжиж эхэлнэ. Тэгэхээр маш таны одоо Аслангийн ордонд таатай байрлал байгаа учраас энэ үед таны одоо аз, завшаан одоо амжилттай бол бас нэлээд илэрхий одоо тодорхой болж эхлэх. Эсвэл зарим нэгэн ажил төрөл нэлээд одоо Буд гарагийн нөлөөгөөр жоохон саатсан байсан бол урагшиж эхэлнэ гэж. За ингээд 10 дугаар гэрт бол Уран гараг байна. За энэ бол 10 дугаар гэр гэдэг бол хамгийн дээд одоо тэр таны ажил, карьерийн хамгийн дээд оргил гэж үздэг. За энд бол Уран гараг гэдэг бол маш тийм хүчтэй одоо өөрчлөлт, трансформац гэж хэлдэг тийм ээ. За энийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ үеэс эхлээд тэр ажил, бизнестэй холбоотой маш том трансформац буюу өөрчлөлтүүд явагдаж эхэлнэ. Ирэх оноос одоо ингээд 12 сарын сүүлчээс эхлээд эх онд бол энэ
10 дугаар буюу 10 11 дугаар гэрүүдэд үйл явдал хүчтэй өрнөхнэ гэж хэлж байна. За ингээд Арслангийн ордны 12 сарын 6-ыг танилцууллаа. Та бүхэн энэ подкастыг сонсож байгаа бол тэгээд мэдээж та бүхэн өөрийнхөө найз нөхөд бусад хүмүүст энэ өхнийг хуваалцж байгаарай. За баярлалаа та бүхэнд шинэ оны мэнд төргий. Шинэ ондоо өрдрөг итгэлтэй урам зоригтой өгтөөрэй.